За энэ төсвийн өрөөний мэдээлэл 27-28 оны төсвийн төслийн тухай хууль орчиж байна л да. Энэ эрүүл мэндийн салбарын талаар одоо би 5 дахь чидээ ярьж байгаа. Төсвийн өрөөний мэдээлэл байна, төсөв ярих дээр гэдэг. Гэтэл энэ салбарын тусламжлалчдын чанар эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчдын, эмч ажилчдын нийгмийн асуудал ер нь доордож байна. Цайлан хөлшиг нэмэх тал дээр энэ үндсэн сайдын сүлжээг нэг дахин нэмэх юун дээр тусгадгүй юм ерөөсөө. Одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч мэрэгчлэн дутагдaltaй байна. Бүгд одоо цайлан баг ажиллаа голж байна. Одоогийн инфляц энэ юмны өсөлттэй холбоотой ажиллах боломжгүй болсон ерөөсөө. Хамгийн хүнд нөхцөлд ажилладаг эмнэлгийн асрагч нар 8 цаг ажиллаж штэ. Шөнө цэвэрлэг асрагч нар байхгүй хотын эмнэлгүүд хараарай. Энүүгээр эмнэлгийн дотоод халдвар их аюул өсөж байна. Тийм учраас энэ эмнэлгийн ажилчдын цайлан нэмэх тал дээр тусгадгүй юм уу? Эрүүл мэндийн сайд энэ талаар юм тавиагүй юм. Хөдөлгөөн хамгааллын нийгэм хамгааллын сайд, сангийн сайд, эрүүл мэндийн сайд нийлжиж энэ асуудыг шийддэггүй юм. Энэ талаар нэмэх тал дээр баримтж байгаа бодлого байна уу? Нэгдүгээр. Хоёрдугаарт энэ үндэсний эрүүл мэндийн салбар эмзэн албаусад 100 жил болоход үндэсний эмийн үднэр байхгүй. Стратеги төлөвлөгөөнд энийг тусгадгүй юм. Энэ үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Энэ талаар баримтж байгаа бодлого байна уу? За малын түгээдийн асуудал байж байна. Бас л хаягдах юм байна л да одоо ингээл баруун бүс хавдууд гэсэн тэр баригдал одоо ингээл наад зах одоо эсхийн үйлдвэр малын доторын эрдэнэ боловсруулалт жижиг оврын үйлдвэрүүд барихгүй дээрээсээ энэ талаар стратеги төлөвлөгөөнд тусгаад малын төвхөд боловсруулалт тал дээр баримтж байгаа бодлого байгаа юм болов. За сэргийгдэх эрчим хүчний талаар чойжоо сайд урд нь бас ярьж байсан. Бид эрчим хүчний зохицуулах газар их сургуулийн сэргийгдэх эрчим хүчний тэнгэмтэй хамтраад Бээжингийн Банжин технологи компани 100% хөрөнгө оруулалт хийгээд 100-аас 10,000 мегаваттын салхины нар эрчим хүчний сэргийгдэх эрчим хүч барьж өгье гэсэн. Зөвхөн дотооддоо эрчим хүчний борлуулалтын дээр танаа засгийн газар та тохирё гэсэн. Тантай уулсан энэ улсууд би танд бас санал болгож хэлсэн, их хурлын дарагт хэлжсэн, ерөнхий сайдад хэлжсэн. Зээл биш энэ чинь. Хөрөнгө оруулалт хийгээд борлуулалтын дээр нь тохироод 15-20 жилийн өмнө дараа Монгол улс тушаа засвар хийж бүрэн хүлээлгэж байгаа асуудал дээр хөрөнгө оруулалт хийсэн компани улсын энэ сэргийгдэх эрчим хүчний газар их сургуулийн дээр бүр очоод сургалтанд суугаад тэгээд энэ засгийн газартаа гэрээ хийгэрсэн энэ талаар одоо таны энэ сэргийгдэх эрчим хүчний талаар зээл авна гэдээ ярьж байна л да. Энд чинь одоо кичнээн сая долларын зээл болохын нөгөө сайн компаниуд тантай уулзсан энэ талаар асууя, дараа тодруулъя. За Батгтахын цоож өсрөн сайд хариулт өгье. Байсан гишүүний асуултанд хариулъя. Надад таны яриад байгаа компани уулзаагүй нэгдүгээрт. Хоёрдугаарт бид нар дотооддоо 10,000 мегаватт буюу 10 гигаваттын ийм цахилгаан эрчим хүчний хэрэглээг шингээх хэрэглээ байхгүй. Орсын бүгд найрамдах хятад улсын талаас би эрчим хүчний сайдтай саяхан уулзсан. Хятадын талаас ийм хятадын компаниуд ялангуяа энэ дотор бол төрийн өмчтэй компаниуд дотроос ийм санаачлал гараад байна. Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний хөөсвөр бариад хятад улс руу экспортлоё гэсэн ийм санал тавиад байгаа. Танаа хятадын сүлжээнүүд энд ийм хэрэглээг хүлээж авахд бэлэн үү гэдэг ийм асуулт тавьсан. Бид судлаа гэсэн нэгдүгээрт ер нь шаардлагатай бол бид нар бизнесийнхаа загвар бид нар ямар эрхцэн орчин бий болгох юм та нар ямар нөхцөлтэйгээр худалдаж авах вэ гэдгээ тодорхой болгоёгээд манай талаас бид нар хэрвээ та бүхэн энэ саналыг дэмжиж байгаа бол Монгол хятадын хамтарсан ажлын одоо эрчим хүчний яамдуудаас нь эрчим хүчний салбарынхныг оруулаад хамтарсан ажлын хэсэг байгуулад дүгнэлт гаргая гэдэг ийм яриатай байгаа.